За эрхэм хүндэт сэлэн гişүүд эрхэм хүндэт эрдэмтэн судлаач та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За миний ярих илтгэлийн талаар бат хотготорох нэлээд дэлгэрэнгүй ярьц учраас цаг хэмнэх нөгөө талдаа бас та нарыг удахгүй бол товчээрье. За өнөөдөр нэлээд ярьж байна. Инновац гэх бид нар бүгдээрээ олон жилч ярьж байгаа. Энэ бол мэдлэгийг мөнгө болгодог юм арга. Тэгээ инновац бол ерөөсөө л ажиглахаас эхэлдэг гэж ерөөсөө л гол сургачдэр байдаг. Сайн ажиглах юм бол инновац олдно. Тэр шиг бид нар ч одоо хамтын ажиллагаал ярьж байгаа. Хамтын ажиллагаа бол миний ойлгосноор бие сайн таних юм бол одоо тэнд бол хамтын ажиллагааны юу гарч ирнэ. Одоо хамтран ажиллах бололцоо. Тийм учраас бол айл болох одоо шинжлэх ухааны актив шинжлэх ухааны салбар юу гэдэг талаар товчхон ч гэсэн мэдээж 10 минутанд би энэ одоо манай дээр байгаа 16 хүрээлэнгийн бүх ажлыг ярих болцоо байхгүй. Одоо энд сууж байгаа захын нэг захирал ярихад өөрийнхөө хүрээлэнгийн талаар 3-4 цаг чөлөөтэй ярина. Тэр утгаараа бол 10 минутанд танилцуулах бололцоо бараг байхгүй. Тэгэхдээ та бүхэнд аль болох одоо ямар хамтран ажиллах бололцоо байгаа бол гэдэг дээр товч танилцуулъя. За шинжлэх ухааны академийн хувьд бол 1921 онд байгуулагдсан. Тэрнээс хойш бол одоо нэр нь өөрчлөгдсөн болохоос үндсэн бүтцэн маань бол явж ирээд ингээд 61 оноос хойш шинжлэх ухааны академи нэртэй явж ирсэн. За энэ хооронд бол 7 ерөнхийлөгч байсан. За энэ дээр бол нэг ерөнхийлөгч маань бол энэ Сэлэнг аймгийн Мандал сумд төрсэн манай Думаажвын Баатар академич байгаа. За тэгэхээр академи дээр бол 16 хүрээлэн байгаа. 16 хүрээлэн гэдэг бол яг одоо шинжлэх ухааны салбарын бүхэл чиглэлээр. Тэгэхээр энэ хүрээлэнгүүдийн талаар сайн хэлсэнчлэн дэлгэрэнгүй ярих юм бол мэдээж их хугацаа орно. Тэгэхээр ямар боломж байгаа талаар товч хэлье. За тухайлбал археологийн хүрээлэн. Археологийн хүрээлэн бол ер нь бол Монгол нутагт одоо хүн үүссэн цагаас хойш албан ёсны бичгтээ болтлох хүртэлх энэ түүхийн бүхий л одоо баримт бичиг олдвор одоо бүх юмыг бол судалдаг. Тэр утгаараа бол одоо их том өргөн хүрээтэй ажилладаг. За Сэлэнг аймагтай бол холбоотой бол яг нь ер нь бол одоо тэрний хүрээлэнгийн нэг хамгийн гол жихэл бол тухайлбал хүннүүгийн үеийн судалгаа байдаг. За энэ та бүхэн мэднэ. Төв аймаг Сэлэнг аймгийн зааг дээр бол нэг алдарт ноён уул маань байгаа. Тэгэхээр бол энэ чиглэлийн судалгаа бол бас танарт бол сонирхолтой байх хэвээр. За тэгээд ойрын үед хийгдэж байгаа одоо тухайлбал дархан Сэлэнгийн хоорондох авто зам ч юм уу бусад одоо бомб байдаг юм уу энэ одоо бүтээн байгуулалт дээр бол манай археологийн хүрээлэн бол одоо хуулиараа археолог палеонтологийн судалгаа бол заавал хийгддэг. Энэ утгаараа бол бас хамтран ажиллах талбар бол нэлээд байгаа гэж харж байгаа. За тухайлбал одоо биологийн хүрээлэн одоо биологийн хүрээлэнгийн ажил бас нэлээд өргөн дэлгэр тухайлбал манай одоо орны бүхэл одоо амьтныг жишээ нь судалдаг байгаа. Амьтан гэхэд чинь за шуу байна. За хөхтөн амьтан. За тэгээд загас шавж гэдэг ингээд явж өгнө. За тухайлбал шавжийн судалгаа гэхэд бол бас нарийн юм байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор ихэд одоо миний ойлгож байгаагаар Сэлэнг аймаг бол хамгийн одоо өргөн дэлгэхээр одоо энэ Тарайлангийн бүс нутаг байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо энэ шавжийн судалгаа болон бус төрлийн судалгаа хийхдэггүйгээр одоо тодорхой төвшөнд бол энэ ажлаа сайжруулах одоо улам одоо ногоон болох ажил бол бас амаргүй. За нөгөө талдаа манай биологийн хүрээлэн бол за орчин үеийн биологийн судалгаанууд, биотехнологийн судалгаа, микробиологийн судалгаа гэх мэтийн одоо нарийн судалгаануудыг хийдэг. За энэ дээр одоо өнөөдөр ярих гэж байгаа бас хамтын ажиллагааны нэг хэлбэр бол Сүхбаатар хот одоо Сэлэнг аймагт байгаа энэ бохир усны одоо лагийг цэвэрлэх юм хамтын ажиллагааны одоо бас ажил эхэлнэ гэдэг гэрээнд гар ирэх сургаж байгаа. Тухайлбал бид нэр өнгөрсөн 4 жилд бол Эрдэнэ хоттой хамтран ажиллаад Эрдэнэ хотын одоо лагийг цэвэрлэж өнөргүйжүүлэн шимт хөрс болгосон ийм одоо дуршлаг байгаа. Энэ дуршлаг дээр үндэслээд манай биологийн хүрээлэн, химийн хүрээлэнгийн эрдэмтэд бол өөрсдийн гаргасан биотехнологийн бүтээгдэхүүнээ ашиглаж энэ одоо лагийг цэвэрлэх ажил хийгдэнэ. За тэгээд их мэтэр ингээд яриад байвал маш их ажил байгаа. За тухайлбал ботаникийн цэцэрлэг хүрээлэн байна. Ботаникийн цэцэрлэг хүрээлэн бол ургамалтай холбоотой бүхэл ажил хийдэг. Өнөөдөр манай сайнс дарга ярьж байгаагаар бол ер нь бол одоо Сэлэнг аймаг бол одоо бусад аймагтай үлгэр жишээ болоод бүхэл төрлийн одоо энэ тэргүүн моттой холбоотой ажлыг бол мандайлан оролцохыг шийдсэн. Тэгэхээр нэг талаасаа бол танай аймаг бол одоо бусад аймагтай үлгэрлэн оролцохоо боловч нөгөө талдаа бас өөрсдийнхөө мэдлэгийг одоо улам сайжруулах орон зай байгаа. Энэ орон зай дээр бол манай ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэд бол одоо ажиллах боловсроотой гэж ингэж харж байгаа. За мэдээж өөр бас хамтын ажиллагааны хэлбэрүүд зөндөө байгаа.
За гэх мэтэл яриад байв. За газар зүйн ярьчих. Газар зүйн геологийн хүрээлэнгийнхэн өнөөдөр илтгэл тавина. Дэлгэрэнгүй ярих учраас би товчтой. За газар зүйн бүхэл чиглэлээр судалгаа хийдэг. Дээрээс нь Монгол орны хамгийн чухал юм хөрс. За цөөлжилт цэвдэг гэх энэ гол асуудлуудыг судалдаг ийм хүрээлэн байгаа. За хөрсгүйгээр бид нэр хүнсгүй бол юу болох вэ гэдгийг бүгдээрээ мэднэ. Тийм учраас ялангуяа Сэлэнг аймагт бол ерөөсөө хөрс шиг чухал юм байхгүй. Тэр утгаараа манай газар зүйн геологийн хүрээлэн, за биолог, ботаник гэх энэ хүрээлэнгүүтээ хамтраад энэ хөрснийхөө одоо доройтлыг яаж багасгах юм? Яаж одоо энэ олон жил үр шимтэй урах завах уу гэдээ маш олон ажил байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол хамтын ажиллагааны цэг бол найдвартай байгаа. Тэгээд дээрэс нь одоо дараагийн манай илтгэгч бас ярин цэвжилтийн асуудал, цэвдгийн асуудал. Тэр утгаараа бол газар зүйн геологийн хүрээлэн бол танай одоо аймагтай хамтран ажиллах бүрэн болцоотой ийм ажил байгаа шүү. За тэгээд ингээд яриад байвал маш олон хүрээлэн бий. За математик тоон технологийн хүрээлэн тухайлбал математикийн үндсэн чиглэлүүд. За дээрэс нь одоо сая тулга дараагийн ярьсан одоо тэр өгөгдөл гэдэг асуудлууд. За бусад одоо маш олон компьютерийн ухааны чиглэлээр судалгаа хийж байгаа. Одоо ер нь бол орчин үед бол энэ өгөгдөл гэдэг бол үнэхээр юу болсон? Нөөц. Хуучин одоо өөр юм байсан тийм ээ? Нөөц мөнгө байсан уу? Өөр юм байсан. Одоо бол өгөгдөл гэдэг юм бол ерөөсөө хамгийн чухал юм бол өгөгдөл. Тэгэхээр энэ өгөгдлийг яаж боловсруулах, ямар аргаар шинжил ухаанд хэрэглэх, их өгөгдөл гэж бид нэр байнга ярьж байгаа. Энийг яаж боловсруулах гэдэг юм. Энэ чиглэлийн судалгаанууд бол манай математик тоон технологийн хүрээлэн дээр хийгдэж байгаа. Тэгэхээр энэ одоо саяны ярьж байсан тэр одоо дахиад даргын хэлснийг жишээхэд одоо химэл оюун ухаан тийм ээ. Бусад одоо юмнуудаа хийхэд бол манай энэ хүрээлэн бас боловсроотой байгаа шүү. За одоо орон геофизикийн хүрээлэн бас л одоо энэ тухайн одоо газар тухайлбал одоо хөрөнгө оруулалт байдаг юм бусад чиглэлийн ажил хийхэд одоо газар хөдлөх үү яах вэ тийм ээ газар хөдлөлтийн судалгаа бол заавал хийгдсэн байх хэрэгтэй гэдэг юм. Энэ утгаараа бол Монголд одоо газар хөдлөлтийн ганц судалгаа хийж байгаа хүрээлэн ийм байгаа. За палеонтолог, хариг судлал, технологийн инкубатор. За бусдуудын би давч ярих байд. Ер нь бол ингээд бүгдээрээ л одоо нарийн чиглэлийн өндөр чиглэлийн судалгаа хийдгээ ийм хүмүүс бий. За довчоор бол манай дээр бол 1200 орчим эрдэмтэн бий. Тэгээд яг хуу сая хэлсэн 16 хүрээлэнд зарим хүрээлэн бол 30 хүнтэй, зарим хүрээлэн бол 100 хүнтэй. Энэ утгаараа бол том хүрээлэн юм шиг боловч нөгөө яриад нарийсх юм бол одоо судалгааны нэг чиглэлээр 5 хүн л ажиллах жишээтэй. Тэр утгаараа бол хүний нөөцийн хомсдолгээд манай батх дотор нэлээд ярьсан. Тэгэхдээ манай дээр бол бас 300 гаруй эрдэмтэн байдаг. Энэ эрдэмтдийнхаа одоо хийсэн хөдөлмөрсөн энэ одоо ажлын нэг талаасаа сууцлаа. Нөгөө талдаа яавал эднэрийн одоо хийсэн ажил одоо улс орны аж ахуйд одоо хэрэг болох юм бэ? Ер нь манай академийн үндсэн ажил бол нэгдүгürt бол мэдлэг бүтээх байгаа. Хоёрдугаар дээр ярьсан чиглэлүүдээр бол хүний нөөцийг бэлдэх. Манай дээр бэлтгэгдсэн хүмүүс бол ихтэй сургуулийн багш нар болно. За уулуурхайн компани байна. Одоо хэрэгтэй Монгол улсад ерөөсөө хамгийн чухал юм бол хүний нөөц. Тэрийг бэлддэг одоо газар болцсон. За яг ихтэй сургууль бол мэдээж бэлдэж байгаа. Гэхдээ тэр хүн маань яг одоо мэрэгжлийн хүн болтлоо бол нэг 10 жил бол яг судалгааны ажил хийх шаардлага байдаг. Тэр утгаараа одоо саяны одоо гаргасан хүрээлэнгүүдэд 10 жил судалгаа хийсэн хүмүүс бол аль чиглэлээр ажиллах бололцоотой юм мэрэгчлэн болдог. Тийм учраас бол манай одоо академийн одоо байна уу бусад одоо манай энд байгаа оролцож байгаа энэ Монгол улсад байгаа 30-аад хүрээлэнгийн үндсэн ажил бол энэ хүний нөөцийг бэлдэх юм чухал байдаг. Мэдээж одоо гаргасан одоо энэ одоо мэдлэг дээр ашиглаад бол янз янзын бүтээгдэхүүн гаргадаг. Энэ бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн бол гадаа гарцсан байгаа. Та бүхэн бол бүгд нь харсан баха. Маш олон төрлийн бүтээгдэхүүн бий. За тэгээд яг хамтын ажиллагаа. За хамтын ажиллагаа гэсээс яг ер нь бид нар бол одоо хуучин дандаа хамтын ажиллагаа гадаадын ихтэй сургуультай тэдэн хүнтэй хамтардаг гэж маш их ярьдаг байсан. Одоо бид нар дотоод хамтын ажиллагаа гэж ярих хэрэгтэй байна. Үнэхээр одоо бид нар дотооддоо хамтрахгүйгээр ерөөсөө явахгүй. Хүний нөөц цөөтэй. Тэгэхээр бол аль талдаа сул тал, давуу талаа нөхөй гэдэг бол хамтын ажиллагааны ерөөсөө үндс нь бол энэ хамтын ажиллагаа байна. Тэгэхээр Сэлэнг аймагт байгаа боловцоо юу байдгийг тэр бүх боловцоог хүрээлэнгүүд дээр байгаа, ихтэй сургууль дээр байгаа боловцоо хоёр нийлэх юм бол бидний дундаас үр шимтэй сайхан хамтын ажиллагаа гарна гэж бодож байгаа. Тэгээд энэ хамтын ажиллагаа шиг чухал юм байхгүй гэдгийг дахиад бас хэлчихье. За энэ бүтээлүүдийг ер нь бол батгахтайгаар нэлээд ярьцсан. Ер нь олон жилийн туршид манайх бол янз янзын чиглэлээр ажилладаг гэсэн. Тэгээд одоо үндэсний атлас гэдэг одоо бүтээгдэхүүн маань хамгийн сүүлд гарсан байна. За ер нь бол эрдэмтдтэй хамтараад энэ гатодын эсийг үйлдвэрлэх технологийн судалгаа яасан энэгээр хоёр чиглэлээр ажиллаж байна. За хор тавдрыг эмчлэх
янз янзын одоо бодисуудыг бол ширээр гаргасан ийм гаргасан энэ бол ажлууд ажгүй явж байгаа. За гэх мэтээр бол олон ажил бас хийгддэг юм аа. Тэгэхээр энэ хамт ажил маань одоо хамтын ажиллагааны үр дүнд бол улам сайжирна гэж найдаж байна. За түрүүн зарим нь ярьсан за эрдэнтийн асуудлыг ярьсан тэр бүхэн модны хүрээнд манай Батханхын цэцэрлэг хүрээлэн бол Монгол орны 21 аймгийн 330 сумд ямар мод тарих юм бол хамгийн сайн урах бололцоотой бэ гэдэг энэ талын судалгаа хийгээд бүх аймгийн засаг даргын тамгын газар руу явуулсан мэдээж бас Хэлэнг аймаг руу явсан байж таараа. За тэгээд Сэлэнг аймагт хамтар ажиллах чиглэлүүдийг бол овчилсан. Ер нь хамтын ажиллагаа жохол ихтэй одоо тэр хамтын ажиллагаа эрхлүүлэх одоо хамгийн ихэнд мэдээж бүх одоо чиглэлээр бол хамтын ажиллагааны гэрээнд тусах шаардлага бага. Гэхдээ эхний ажил манай бол химийн технологи хүрээлэн, биологийн хүрээлэн, за газар зүйн экологи ингээд археологийн хүрээлийн энэ төр бол хамтар ажиллана гэдээ бид нэр ингээд гэрээндээ тусгацсан. Тэгээд хамтын ажиллагаа маань улам сайхан байх болтугай. Та бүхэн энэ дээр дэмжлэг үзүүлээрэй. Баярлалаа.